Онгон сахиустай баян зүрх нутгаас амьдралын бичлэг нэхэлсэн. Омскын сургуулиас эмчийн мэрэгжил эзэмссэн. Оросын холбооны улсад зүрх ниймс заслаар мэрэгсэн. Олон түмэндээ зүрхний шагдар сөрөн хэмээн алдарсан төрийн шагналт гав ятэмж шинжлэх ухааны доктор профессор академич Төндөвийн шагдар сөрөн 1918 дугаар оны шороо морин жил Төв аймгийн Баян зүрх сумын нутагт намсрын гэрт очир баригч сахиус буюу шагдар сөрөн хэмээх нэгэн хөвөн төржээ. Бяцхан хүү багада ихээсээ өнчирч 10-аад настайдаа даа хүрэн гэрж Амгаланбаатар хотод амьдардаг Төндөвийн дүрчлэгдэн Амгалангийн баг сургуульд орсноор шагдар сөрөн хүүгийн эрдмийн дөрөөнд хөл тавьж ихийг сурахын эхлэл болсон билээ. Бурятын улаан хотод арфактисэн суралцж Омск хотын анагаах ухааны дээд сургуулийг 1942 онд хүний их эмч мэрэгчлэр дүүргэжээ. Анагаах ухааны анхны эрдэмтэн зүрх ниймс засалж Төндөвийн шагдар сөрөн багш 1942 онд буюу эх орны дайн улзаж эхэлсэн тэр онд Зөвлөлт толгойд улсын Омскийн анагаах ухааны дээд сургуулийг төгссөн байна. Яста ном эрдмийн эрвэр амтагдсан номын цагаан одоо энэ ажлыг хийхээр зориг сэтгэл шалуудчихсан хийх бүтээх ажил нь өмнө нь нүдэнд нь харагдаж байсан ийм л үе байсан шиг байна. 42 он төгссөн хүн чинь 1948 онд 6 жилийн дараа Зөвлөлт холбоот улсад эрдмийн зэрэг хамгаалахаар явсан байна. 52 онд нэг талын флегмонозны ангины үед хоёр талын тонзиллэктоми хийх асуудал гэсэн ийм сэдвээр докторийн зэрэг амжилттай хамгаалсан. Анхны анагаах ухааны доктор Монголд төрлөө. Тэр эрүүл мэндийн салбар тухайлах юм бол мэс засал, бүр цаашлах юм бол зүрх судасны мэс заслын энэ асуудал бол шагдар сөрийн багшийн амьдралын нэг хэсэг нь болж өрнсөн. Залуу эмч шагдар сөрөнг 1942 дугаар оноос Налайх Дундгав аймагт эмчээр ажиллаж, удалгүй улсын төв эмнэлэгт түүнийг шилжүүлэн ирүүллээ. Шагдар сөрөн 1944 онд гүйсэн булчирхан мэс заслыг анхлан хийснээр Монгол улсад чих хамар хоолын салбар хөгжих их үүсвэрийг тавьсан байд. Залуу эрдэмтэн шагдар сөрөнг 1952 дугаар онд Монгол улсын их сургуулийн чих хамар хоолын тэнхимийн эрхлэгчээр томилсон боловч 1953 дугаар онд мэс заслын тэнхимийн анхны Монгол эрхлэгчээр ажиллаулсаас хойш 1982 дугаар он хүртэл тасралтгүй энэ л тэнхимдэн эрхлэгчийн ажлыг 30 жил эрхлэн эрхэм шавнар эрдэмтэн багш нараа бэлтгэсэн сурган хүмүүжүүлэгч байлаа. Эрдэмтэн шагдар сөрөн 1955 дугаар онд цээжний хөндимэс заслын тасгийг 25 ортой нээж, улаан хоолын болон уушгины мэс засал хийх ажилдаа шамдан орж, зүрхний хэсэгчилсэн мэс заслыг Монгол оронд анх удаа хийж эхэлсэн байдаг. Манай мэс засалд болохоор шагдар сөрөн багш Ичин хордогч хоёрыг бол салгахын аргагүй хоёр хүн. Хоёр биенээ нөхдөг, ажилдаг, хоорондоо янз бүрийн үзэл бол зөрөлддөг ч гэсэн одоо ийм хоёр мундаг улсууд байсан юм а гэж боддог. Тэгээ багшийн маань байгуулсан тэнхим маань, мэслийн тэнхим маань тэгж эхлээд том хоёр салбар болоод дараа нь тэндээс нь чихэр хамар хоолой нүд гэх мэтлэнгээр мэслийн маш олон тэнхимийн салбардан гарсан. Тэр өвчтнүүдэд бол шин юм хийж ийн хүний зүрхийг одоо ингээд цээжийн нээгээ зүрхийг гаргаад зүрхэнд нь том хагалгаа хийнэ гэдэг бол тэр 60-аад оны үед бол хүний санаанд багтмааргүй одоо тийм асуудал байсан. Тэгэхэд тэрийг бол анх одоо амьдралд хэрэгжүүлж зүрхний мэс заслыг хөгжүүлсэн тийм хүн бол манай шагдар сөрөн багш байгаа юм. Монголын эрүүл мэндийн салбарын хөгжилд хувийн хувьд бол бас мундаг үүрэг гүйцэтгсэн байдаг. 1947-оос 1949 онд эрүүлийг хамгаалах яамны орлогч сайдаар ажиллаж, тухайн үед бол ардын их хурлын депутатаар 3 удаа сонгогдож ийм л том төр нийгмийн зүтгэлтэн болж хувирсан. Монголын анагаах ухааны анхны төрийн шагналт багийн ахлагч шагдар сөрөн 1967 онд зүрхний мэслийн групп оролцоход тэрний нэгд намайг бүр төөрөөр орж зөвшөөрөл авчирсан. Монгол анхлан үүсгэн хөгжүүлэх үйл ажиллагаанд мэрэгжил судалгаа, туршлага судлахаар Зөвлөлт холбоот улсын Москва хотод Бакулевын нэрмжил зүрх судасны институтэд 9 хүний бүрэлдэхүүнтэй бригад явсан. Тэр бригад бол 9 үлээ өөр зорилготой
Эсвэл 9 хүн бол 9 өөр мэрэгжлийн чиглэлээр ингэж бүрдэж авсан. За энийг талбайлж авсан хүн нь Шагдар Сүрэн багшаа. 70 онд зүрхний мэсцлийн дасаг нээгдснээс хойш зүрхний мэсцэд нэлээд өргөжж эхлээд гадаадад асар үнэтэй аппарат тоног төгөөрөмж авчир тавиад тэр үеэс үл одоо хагалгаач өргөжсөн. Шагдар Сүрэн багшийн цуглуул суурсууд бол бүгд л өөр мэрэгжлийн ажил хийж ирсэн улсууд байсан. Зүрхэн дээр л төрөлж мэрэгдсэн болохоос тэгээд эхэлсэн юм байгаа юм. Эмч гэж хагалгаанд оролцсон, өвчтөн сонгоно, сувилна, эрдэм шинжилгээний ажил хийн гэж тэрнээс гарсан материалыг боловсруулж статья бичнэ. Диссертац хамгаалсан. Ном бичсэн. Олон өгүүлэг хэвлүүлсэн. Хамтын ажиллагаа олон хэлбэрээр үргэлжилсэн дээ. Тэгээ зүрхний хагалгаа гэдэг юмыг бол Монгол улсад зайлшгүй хөгжүүлэх ёстой гэж Шагдар Сүрэн багш маань хэлдэг байсан. Яагаад гэвэл анагаах ухааны орчин үеийн хөгжлийг хэмжихдээ ер нь зүрхний мэс заслыг тэр улс орон хэр хөгжүүлсэн бэ гэдгээр л одоо тэр улсын мэс заслын хөгжлийг одоо үнэлдэг болсон байна. Тийм учраас манай орон тэр улсуудын нэгэн адил зүрхний мэс засал гэдэг юмыг шинээр бий болгох ёстой, хөгжүүлэх ёстой гэж багш маань яриад энэ албаны төлөө өөрийн гэсэн одоо 10-аад хүний одоо бүрэлдэхүүнтэй баррикадыг бий болгоод ингээд хагалгааны одоо энэ асуудлыг үндсэлсэн ийм хүн байгаамаа. Тухайн үед шинэ юмыг хөгжүүлнэ гэдэг үл их хүнд байсан. Цөмөөрөө тэрнийхээ төлөө нойр хоолгүй зүтгэж явсан багш маань хүртэл ер нь шин унтахгүй л одоо тэр эмнэлэг дээр л байж биднийг хянаж бас бидэндээ шаардлага тавьж ингэж хондог. Багшийн бол мундаг ажилсаг, тэгээд хүн чанартай, тэгээд их энгийн тийм зан чанарыг бид нар маш хүндэлдэг байлаа. За тэгээд Шагдар Сүрэн багшаас улсууд бол ер нь хэмээдэг, шаардлагын заавал биелүүлдэг, өөрсдийнх нь шавнируулахтай зэрэг ийм байсан. Тэгээд тулаад очихтай зэрэг үл их хүний зовлон мэддэг, уян зөөлөн замтай, ялах хэлэхгүй юмар хүний загнаад байдгүй тийм хүн байна лээ. Тухайн үед бол Шагдар Сүрэн багш бол үндсэндээ Монголын анагаах ухаан эрүүл мэндийн салбарын одоо ноён оргилуудын нэг нь бүр гарцааг байсан. Шагдар Сүрэн багшийн өмнөөс үг хэлжигдэг хүн бараг байгаагүй үсттэй. Би одоо тэгж боддог. Тэгээ хэлсэн үг нь хууль мэт хэрэгждэг. Тэгээ ийм одоо зиндаанд байна гэдэг бол тэр хүн ямар их мэдлэгтэй, чадвартай, хийсэн бүтээсэн зүйлтэй юм бэ гэдгийг илэрхийлэл гэж бодож байгаа. Тэрийг хүндэтгэл гэж ойлгодог. Тэгэхээс биш энэ бол захиргааталт биш. Ажлын царай хүрээ нь бол асар их. Эмч, зөвлөх эмч, эмнэлгийн дарга, том хариуцлагатай сэдэн бол энтрийн одоо хувийн эмч, тэгээ эмнэлгүүдийн зөвлөх эмч, хүрээлэнгийн захирал, кафедрын эрхлэгч, сэтгүүлийн эрхлэгч. Шагдар Сүрэн багш бол бие ихтэй ажилладаг байсан хүн. Хувийн чанарын хувьд бол бие сайтай хүн байсан. Их гүйдэг. Явган их явдаг. Юмд автобус унаа тэр ихгүй шүү дээ. Энэ хэдэн эмнэлгүүдийн хооронд голцвол алхаагүй их хурдангүй. Тэгээ бид нар бол ерөөсөө гүйцэхгүй. Гүйдэг нэртэй байсан юм лээ. Ороо өвчтөн хүнд байх үед чинь одоо бүгдээрээ суух хэрэг. Ороо одоо саатаа суух юм зөндөө гарна шүү дээ. Тэгээ бидний саатуулах гэж янз бүрийн арга хэрэгэлдэг байсан юм байна. Сүүлд нь л бодоход. Нэг өдөр нэг шатар худалдаж авчраад тавьчихсан байдаг. Та нар ороо үдч тоглож. Одоо шатар их тоглолцсон л да. Одоо бид нар тэнд шатартай тэгээд дандаа шатар тоглодог байсан. Хагалгаага ороо хийдэг үе байлаа нэг жил. Ороо 8-9 цагаас юм уу 7-оос 6-аас энэ. Өглөө бүр 5-4-өөс эхэлдэг. Тэгээд аргагүй одоо тэр хүний зав олдохгүй. Тэгээд бид нар ч одоо заримдаа хэлж л байсан. Одоо энэ одоо ажлаа зарим нь болчихмаар юм аа. Гэхдээ тэгмээр байх юм да болж өгөхгүй маа гэж тэгжил байдаг гэсэн. Ёстой халаадна коровны ажил нь бие барьж чаддаг, твддэггүй. Ууралж уцаарлж одоо наануу цаануу тийм мөр байхгүй, дуурахгүй. Шүдэн зугаар л ирнэ. Тэгин гэж хаяаны хэлчихэл байна. Маш хурдан хийдэг хагалгааг. Манайхнаас одоо бидэнтэй хамт ажиллаж байсан залуу эмчнэр дотроос одоо бундан гэж хүн байсан, замбын бундан. Бундан бүлэх гар сайтай хурдан хийдэг. Шагдар Сүрэн багшийг одоо яг өвөрсөн хүн. 1981 онд 6 хүн төрийн шагнал авсан. Монголын эмнэлгийн улсуудаас анхны төрийн шагнал байсан. Тэгээ Шагдар Сүрэн багш бол
тэр төрийн шагналыг авсны дараа өөрөө их одоо урамтай байсан. Сэтгэл хангалуун явсан. Ангаах ухааны хүрээлэнгийн анхны захирал Шагдар Сүрэн. Шинжлэх ухааны академи байгуулах анхны үүсгэн байгуулагч гишүүн, анхны шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич нь бол Төндвийн Шагдар Сүрэн багш байсан. Монголын ангаах ухааны суурийг их мундаг улсууд тавьсан гэж боддог. Тухайлах юм бол одоо Шагдар Сүрэн багшийн одоо зэрэгцээгээр би одоо Бямбын аригчаа академич, сурвалжлагч гишүүн байсан. Вандышийн Ичин хорлоо, Пэлжээгийн Долгор гэгчлэн олон эрдэмтэд бол эрдэм номын өрийг тарьж Монголын ангаах ухааныг хөгжүүлснээрээ бол шинжлэх ухааны академид ч гэсэн гишүүнээр одоо сонгогдож энэ ангаах ухааны салбарыг улам гэрэлтүүлсэн шүү. Ангаах ухааны хүрээлэнг 1961 онд үүсгэн байгуулж, санаачилж байгуулсан эзэн нь яахын аргагүй академич Төндвийн Шагдар Сүрэн багш. Тэгээд 61 оноос 82 оныг хүртэл 21 жил энэ академиг удирдах, хөгжүүлж ирсэн. Монголын шинжлэх ангаах ухаан, эмэл зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэлж барахгүй их одоо тус нэмрийг үзүүлсэн. Шинжлэх ухааны академи байгууллагад хамт байгуулагдсан 5 хүрээлэнгийн нэг. За энэ хүрээлэнг анх үүсгэн байгуулж санаачилж өдөө зэрэгтэй болгосон хүн бол миний бид бүхний багш академич төрийн сойрхол хүний гавьяа тэмч Шагдар Сүрэн багш байгаа. Энэ хүний тэр ууж ухаан, холын бодол нь үнэхээр энэ хүрээлэнг цааш нь хөгжиж өдөө зэрэгтэй хөл дээр нь зогсоож явахад гол алхмыг хийсэн гүнжин зориуд тэнцвэрж хэлмээр байна. Манай хүрээлэнгээс бол энэ хугацаанд 100 хол гарсан эрдэмтэн төрсөн. Олон алдардангууд энэ хүрээлэнгээр овгож явдаг. Шинжлэх ухааны академи харьяа 5 хүрээлэн анх 1961 онд байгуулагдсан. Ангаах ухааны хүрээлэн энэ 5 хүрээлэнгийн нэг нь болж үүсгэн байгуулагдаж анхны захирлаар нь Төндвийн Шагдар Сүрэнгаа ажиллаж байсан юм аа. 1998 онд Шагдар Сүрэнгаа нэрэмжит ангаах ухааны хүрээлэн болох засгийн газрын тогтоол гарсан. Өнөөгийн байдлаар манай байгууллага 58 дахь жилдээ эрдэм шинжилгээ, сургалт, эмнэлэг зүйн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Эрүүл мэндийн удирдлагын маш өндөр зохион байгуулалтаа за эрдэм шинжилгээ судалгааны одоо агуу суут одоо тэ эрдэмтэн за тэгээд Монголын мэдслийг ер нь өргөн хүрээгээр нь бас харж өргөн хүрээгээр нь хөгжүүлэхийг бас ирмэлцэж ажиллаж байсан. Тэрийгээ бас үр дүнд одоо хүргэж чадсан ийм одоо суута үнэхээр одоо тэ Монголын ангаах ухааны салбар, Монголын эрүүл мэндийн салбарт бол үнэхээр одоо томоос том одоо тэ байр суурийг эзлэх эрдэмтэн эмч хүн гэж бол боддгоо. За багш бол хэд хэдэн одоо онцлогтой багш бол их даруу тэгээд их ухаалаг альва ямиг бол их нухацтай одоо төгс төгдөр хийдэг юм онцгой хүн байсан. За ингээд бол багшийн маань 100 жилийн яваг тохиолдсон нөгөө их мөрөн дөлгөөн эрдэмт хүн одоо даруу гэдгийн үлгэрээр яг л тэр бол багшд яг нээдсэн таарсан үг гэж би дан бодж явдаг. Ингээд багшийнхаа ажил үйлсийг олон мянган шавндан цаашаа үргэлжлүүлж явна. Хийж чадаагүй, гүйцэж чадаагүй ажлыг бидний гүйцэн гэж бодж байна. Монгол одоо юм сайхан үг байдаг. Биеийн эрдэм 100 жил, бичгийн эрдэм 1000 жил гэж. Манай багш бол хэдийгээр одоо тэнгэрт одсон ч гэсэн түүний бүтээсэн үйл хэрэг нь бол 1000 жилээр цаашаа үргэлжлэх нь гэдэг нь гарцаагүй харагдж байгаа. Тийм учраас багш бол үргэлж мөнхөд бидэнтэй хамт байгаа шүү гэдгийг бас энэ яд нь хэлмээр байна. Одоо академич төрийн шагналтан Төндөө овогтой Шагдар Сүрэн гэж хүн миний даваг ах байгаамаа. Одоо зоотехникч гавьяат орхон жаргалан тойны үйлдвэрийг санаачилсан аюур ах чиртэй 3 толгойн анхны нансалмаа. Одоо ардын жүжигчин болсон энгээрээ нэр жалдарсан ханцсүр ихч байна. Нэг гэр бүл Төндвийн одоо гэр бүлд ийм олон одоо сайхан удам угсаа залгаж амьдарч ирсэн энэ түүхээр нь хойд залгамж үе залгамжилж байгаа одоо бид нар бас одоо бахархаж талархаж явдаг. Монголын шинжлэх ухаан, эрүүл мэнд, ангаах ухаан, дээд боловсролын салбарын
тэр одоо игзэгтэй уулзрууд дээр хаашаач хөлбөрч мэдэрч ажиллаж чадсан өргөн сэтгэлгээтэй ийм эрдэмтэн хөөн гэж. Эрдэс бүхний шингээсэн ариун улсыг аршаан гэж хүртдэгтэй адил эрдэм бүхэн хосолсон агуу хүний буйныг хэдэн үеэрэн хэрэглэж байна. Эмнэл зүй ангах ухааныхан багшиган мөнхөд дурсан алдаршуулж байгаа нь юутай жаргалан эрүүлэн хийн нэгэн жаргалан